Оюутнуудаа та нар бүгдээрээ сайн сонсцгоо. Та нар урд нь 2 пицца авдаг байлаа гэж бодъё. 2 пиццаг тавуулаа хувааж идэн. Тийм биз? Тэгтэл цаг хугацаа урсаар л. Та нар 2 пицца авдаг байсан мөнгөөр 1 пицца авдаг болж. Энийг чинь л инфляц гэдэг байгаа шүү дээ. Гэвч эдийн засгийн энэ хүнд үеийг давах нэг л арга байна. Энэ пицца хатын идэл оршоод. Хос пицца 74,000-аас 50,000. Урдан пицца 110,000-аас 70,000 төгрөг болж хөнгөлөгдлөө. Реклам юм шүү. Та яг одоо пицца хат цэг юмэн сайтаар захиалаарай. Энэ багшааг юу яриад байна? Гүү. Орон пицца авал нэг нь 23,000. Хос пицца авах юм бол нэг нь 25,000 байна шүү дээ. 2 том пицца авдаг гэж боддоо.